За нэвтрүүлэг үзэж байгаа бүх хүмүүстээ дахин нэг гоё шин дугаарын мэндийг хүргье. Бид нэр яг одоо Улаанбаатар хотоос 8400 км-ийн зайтай орших Герман улсын Кёлн гэдэг хотод ирсэн байна. Миний хувьд анх удаа ирж байгаа Герман улсад. Тэгээд галаа ахын маань хувьд хоёр дахь ирж байгаа л үү? Тийм. Кёлнд бол анх удаа. Германд бол хоёр дахь ирж байгаа. За тэгээд энэ удаа бидний нэг эмэгтэйг зорж ирсэн байгаа. Ерөнхийдөө мэдээллийн технологи буюу бидний ярьдгаар IT-ийн инженерээр Германы яг өөрийнх нь компанид ажиллаж байгаа од гэрлэгээд Болдбаатарын од гэрлэгээд бүсгүйтэй уулзсан. Тэгээд одоо удахгүй түнтэй уулзаад танилццгаая тий. За сайн байна уу? Сайн байна уу? За сайн уу? Энэ хэсэгт болохоор ямар ч хэсэг ингээ ерөнхийд нь таныг бид нар зочдтой танилцуулахаас гадна бид хоёр өөрсдөө ингээ танилцдаг. Та бидэнд өөрийгөө гоё товчхон танилцуулаач. Одоо хэдэн он Германд ирсэн бэ? Одоо энд юу хийж амьдардаг вэ? Гэх мэтчлэн тий. За наад Болдбаатарын од гэрлэдэг. 2013 оны 8 сар 30-нд иржсэн. Одоо тэгэл яг л ирээд 10 жил болж байна. Анх бол яг мастер сурахаар ирсэн. Монголда Гитэмст бакалавра төгсчгөөд 1 жил Болорсофт гэх компанид ажиллаж байгаа. За ер нь цаашаа сурыг гэж шийдэлд хүрээд Германд ирсэн. Тэгээд нэг 3 жил сураад мастера төгсөөл. Тэгээд сүүлийн 7 жил софтвер инженерээр ажиллаж байгаа. Кёлн гэдэг хот бол одоо Германы 4-т том хот. Энэ мужидаа одоо карнавал, янз бүрийн том баяр тэр их нөхцөр тэмдэглэлтгээрээ алдартай байсан. Алдартай. Тий, ер нь бол 11 сарын 11-ээс эхлүүлээл карнавал эхлээл 2 сар хүртэл тэр чигээр энэ хот хагас бүтсэн 5 дахаас ахвал хүн болгоно нь янз бүрийн костюм өмсөөл, хөгшин залууга костюм өмсөөл, гудамжаар явбал тэрийг маш их нөхцөр тэмдэглэдэг. Ер нь бол голчлон их бороотой л. Одоо сая бол те 1 сар бол бас тасралтгүй бороо орлоо. Зундаа бол бас хаяада хална 38 30-с одоо сүүлийн хэдэн жилийн туршдал цаг агарын өөрчлөлтөс хамаараад 38 30-с хүртэл халж байна. Тэрний өмнө л намайг яг анх ирэхэд бол энэ хэсэгт бол тэгж их халддаг байсан. Голчлон амар их бороотой ингээл 7 молон өдрөөр нар гарахгүй. Зүгээр л хөвөнгаар цуцж байгаа мэдт юм боо. Тэгээл бороо ороод идэг. Ер нь бол яг энд амьдраад сурахад бол хүн хэр баргийн бороо гэж тоохооргүй. Үнэхээр болдог. Байнгын ингээ бороо орж идэг учраас германчууд өөртөө хэлдэг шүү дээ. Муу цаг агаар гэж аахгүй муу хувцал гэж байгаа. Тэгээд тэр цаг агаар тохироогүй хувцал гэж байгаа тий. Тэгэхээр чи борооны хамгаалалттай юм аа өмсөл гараад яв тий. Ер нь бол өвөл бол баг Кёлнд бол ер нь цас баг орохгүй. Бүр яг Герман даяар цас орсон ч гэсэн хөө ингээл галт дээрээ явж байгаад яг Кёлн руу ороод ирэнгүүт 5 минутын өмнөөс ахуулаад ямар ч цас байхгүй болоод бороо болоод Кёлнд бол ер нь хэр барган цас тийм өвлөө бороотой л бас байж идэв. Тий, ер нь бол ингээл өвлжин ер нь жилийн 4 өдрөл хамгийн гол яг тогтмол байдаг юм бол бороо. Тий, бороо. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Одгоо бол миний зээдүү. Ерөнхийдөө бага насны амьдрал хэсгийг бол би сайн мэднэ. Германд ирээд 10 жил болчихсон байна. За тэгээд бага насныхаа амьдралын тухай. Бага нас ер нь 1-р харуулт өнгөрсөн. Чи нэрээ төрөлтөө Москвад төрсөн шүү дээ. За тэрнээс эхлэе хоёроо. За. Москвад төрсөн. Аавч яруу хойлоо Оросд оюутан байсан. Москвад төрөөд нэг сар хүрсэн юм бол тэгэл Монголд ирсэн. Ер нь гэр бүлийн нөлөөч нь бас бусдаас арай өвөрмөц байсан гэж би хардаг байхгүй юу? Хувь хүний чинь төлөвшөлт нөлөөсөн гэр бүлийн сайн зүйл нь юу вэ? Тэр л ер нь л их байгаа. Би одоо ингээд бодохоор ер нь ягаад одоо амьдрал айтайхан явж ийн өөртөө сэтгэл ханамжтай байна гэхэд дандаа ер нь л гэр бүлийн хүмүүжил төлөвшөл ээж аавын төлөвшүүлж өгсөн юмнууд их голчлон одоо намайг тодорхойлсон байдаг л да. Манай ээж яг 2 дугаар ангид орохоос ахуулаад 7 хоногийн мөнгө өгдөг байсан. Мөнгөө өнөөдөр ч бүгдийг нь өрсөн болно. Эсвэл чи ингээд өдөрт ингээд өрөөд 7 хоногт өрж болно. Чи өнөөдөр ихтэй бүх мөнгөө өрчвөл тэр чинь миний асуудал биш. Чиний асуудал. Тий, ингээд нөгөө багаас тэгээ хариуцлага амар хөгжчихсөн. Тэнгүүтгүй ингээ автоматар байг мөнгө удаад идэг болчтой. Байга юм нэг төлөвлөлтөг болчтой. За эсвэл одоо ингээ за би одоо өнөөдөр нэг жоохон твшчүүл ахаад маргааш твшчүүл би 3 дахь өдөр сникерс авч идэх ч юм уу тий. Тэр бас их нөлөөжсэн. Эсвэл одоо манай ээжин бол аяга угаасан ч сэтгэлээсээ угаа. Гэл би одоо хоол хийгээд онцгой хоол хийж ээж хийж тэнийг ингэж хэлдэг. Чи өнөөдөр сэтгэл гаргаагүй юм байна. Тэгж хэлдэг. Чамайг хичээвэл
үнэхээр гоё хоол хийдгийг би мэднэ. Чи өнөөдөр залхуурсан юм байна. Тий. Чи өнөөдөр за нэг хоол хийдаа гэж хийцэн болохоор ингэсэн байна. Тэгэхээр чи ингээд нөгөө би юм чадахгүй байсан чи өөрийгөө хийж би тэнийг болохоор чадахгүй гэж бодохгүй би хангалттай хичээсэнгүү дээ гэж боддог. Бас ямар нэгэн байдлаар асуулт гараад хүүхдээ муудалцаад ингэх юм бол аав бас ингээд асууж байгаа. Чи юу гэж хэлсэн юм? Чи ингэсэн биз дээ тий. Тэгэхээр чи одоо дараагийн чи дандаа ингэж гэж болохгүй гэдэг ингээд нөгөө асуудлыг дандаа надаас өөрөөс нь эхлүүлж одоо юу юуг хос өмөрхгүйгээр өөрөөс нь эхлүүлж анализ хийлгэж архитектур болгонд сонсож тэгээ өөртөө үзэл бодлоо хэлдэг. Өмнөөс нь урдуур нь ор шийдвэр гаргадаг учраас нөгөө талаасаа хүүхдээ өөрөө шийдвэр гаргах боломжийг олгодог. Дээр нь өөрийн санаа нь эргээр нөлөөлөх байлаа ч гэсэн тэр хүчилтгүй юм бэ. Тий, ерхэд ингээ хэлнэ. Тэгээд гэхдээ эцсийн мөчөд бол тэгээд шийдвэрлэхдээ чинийх гэж хэлнэ. А тэгээ би чадахгүй ингээ миний юм болоогүй ах юм бол хэзээ ч тэнийг юм бэ гэж загнахгүй. Болохгүй бол ер нь би дутуу хичээснийх л гүйцэтгэж өшөө хичээх хэрэгтэй байна. Би илүү гүйцэтгэлтэй байх хэрэгтэй байна. Би алдаанаасаа суралцах хэрэгтэй байна гэсэн ерөнхий хандлагыг үүсгэсэн. Гэр бүлийн тухай тэр 10 дугаар анги төгсөөд ямар сонголт хийв? 10 дугаар анги төгсөөд яг үндэ бол тэгээ лавын хийсэн сонголтоор л явсан. Аав чинь хэлж өгсөн юм уу? Тий, ер нь бол тий. Би одоо яг бодит байдал дээр бол маттай сайн, физиктэй сайн л одоо тий сурагч байсан нийгмийн ухаанд сонирхолгүй. 7 дугаар ангитай бол эдийн засгч болоо дээрс нь хуульч болно гэж ярьдаг лээ л да. Тэгээ яг 2008 7 8 он болоод ирэх чинь Монголын нийгэмд маш олон эдийн засгч маш олон хуульч хүмүүс төгсөж гарсан. Бүр их олширсан. Бүр үнэхээр их олширсан. Тэ яг хүн болгон бараг тэр чиглэл рүү сураад тэрийг харж бод манай аав алсын ухаанаараа л за ер нь одоо бол компьютер ухаан явах нэ. Одоо ер нь энэ л ирээд байна. Нарийн мэрэгчлэр сурсан нь ер нь их зүг байна. Чи ер нь инженер болол яа гэм бэ тэгээд компьютер ухааны инженер болол яа гэм бэ гэсэн. Тэгэл Китэмст орсон. Тийм, тэгээ Китэмст орсон. За тэгээд огт төсөөлөг байсан мэрэгжил чи яаж мэдрэгдэв? Эхний 2 жил бол бас ер нь их эргэлцсэн. Тэгэл ер нь юу болох вэ тоогооч болдог юм уу гэж бас их утсан. Монголд угаасаа л биднэрт мэрэгжлийн чиг хандлага 10 жилд бол нарийн өгдөг штэ. Гэтэ яг тэгэл хичээлээ үзэл эхэндээ бол ер нь бас гадаад явж сурна гэж их юм болсон. Тэгээ ер нь л гадаад явна хаашаа чамаагүй гадаад явна гэдэл 2 дугаар курсээ төгснээ дараа л аав за чи тэгээд тэ одоо явах юм уу? Эсвэл одоо 2 жил дахиад сураад төгсөөд явах юм уу? Нийгмэр мастерт явах юм уу гэж асуугаад тэгээ би ер нь бодоод за ер нь Монголда төгсөё гэд. Тэгээд яг 2 дугаар 3 дугаар курсээс их сэтгэл шулууд нь за ер нь яг төгсөё. Ер нь тэрний өмнө чинь бид бас нөгөө work and travel гэдэг Америкт бас нэг жил явсан. Тэгээд нөгөө гадаад явах гэсэн хорхон жоохон дарагдаад тэнд очиод нэг жил нэг 3 сар чинь ресторанд ажиллаад тэр ажлын хүндээг нь мэдээд за ер нь бол бас арай өөр юм. Ер нь бол компьютерийн юугаар ер нь нэлийн явъя гэдэг шийдэл өөрөө хүрээд тэгээ нэг 3 дугаар курс төгсөөд ирэхэд бол яг нэг мэрэгжлийнхээ гоё юм амтыг мэдэрч байсан. Гэр хөтөл бол үнэхээр мэдэрч чадахгүй байсан. Яа тэгэхээр тэгээ компьютер ухаан тэгээ программистик ингээл харахаа чинь бид нэр одоо мэд харж байгаа чи одоо ингээл амар гик тэгээ одоо ингээл амар номын гэл ингээл компьютерт ингээл идэг. Эрэгтэй хүмүүсийн имиж байгаа гэдэг. Гэтэл чи би тэнд юусаа ингээд нөгөө бууж өгөхгүй байгаа даахгүй тий. Би чи шал өөр характертай юм хүн байгаад байдаг. Тэгээд ингээд бодохдоо шууд ингээд амар код хичээл ах юм болоо гэсэн чи эхлээд ингээд нөгөө суур үнсэн юмнууд үзэж байгаа шүү дээ. Ерөөс ингээд яг эцэст нь өдөр тутамдаа юу их ингээд юм нарай ойлгохгүй байсан л та. Тэгээд яг ингээд 3 дугаар курс төгсөөл төсөл хийгээл яг код бичээд ажилтг юм хийгээд эхэлсэн чинь тэгсэн чинь бүр үнэхээр таалагдсан. Би ингээд суугаал хэдэн цаг суугаал ингээд харахад би нэг юм бичээд тэрнийхээ бодит үр дүнг шууд хардаг. Бүтээлээ харж байгаа. Тийм, бүтээлээ шууд харж байгаа. Тэгээд асуудлыг шууд ингээд шийдээд шийдэл болоо. Тэгэхээр тэрнээс чинь бас амар таашаал авна шүү дээ. Нэг асуудал түүнийг шийдээд тэгээд ингээд бүтээгдэхүүн бий болгоод явт юм байна. Тэгээд ер нь их таалагдсан. Тэгээд нөгөө одоо энэ Болорсофтын үүсгэн байгуулсан Бадрал ингээд манай багш төгсөө тийш орсон юм уу? Төгсгөөс өмнө орсон. За. Бадрал багш чинь яг Германы Аахенгийн хотод амьдарч байсан. Тэгээд гэхдээ өөрөө тухайн үед яг Монголд очиж Болорсофт гэдэг одоо энэ Болорсбел чимээгээ энтергээ үүсээд тэр компаниудынхаа эхлэлийг тавиад эхэлж байсан. Тэгээд багш ингээ бодохдоо за ер нь бол оюутан авч сургаад авъя гэд багшлаад Китэмс багшлаад яг тэр семестрт нь надад багшиж таарад. Тэгээ багш ер нь л чи маад ажиллах уу гэд. Тэгээ төгсгөхөө өмнө Болорсофтод ажиллаж гисэн. Яг одоо монголчууд Европт нэвтрүүлгийн баг өнөөдрийн зочин од гэрэлтэйгээ хамт ингээд
маш сонирхолтой газар хүрч ирсэн байна. За энэ газар бол миний харж судалснаар нэг юм готик архитектурын хамгийн том төлөөллүүдийн нэг юм байлээ. Кёлн дом гэдэг юм нэртэй. Энэ нөгөө нэг энэ хотын одоо заавал үзэх ёстой газруудын нэг баг тийм. Энэ бол Кёлнд ирсэн бол заавал үзэх ёстой. Ер нь бол Кёлнд ирсэн хүн болгон л бараг энэ сүмийн урд юм нэг зураг авах болсон. Энэ хавьд ингээд нөгөө Альтштадт буюу одоо бүр хуучны архитектуртай байшингууд их байгаа. Энд одоо ингээд Кёлний дом байна. Энд ойрхон 23 музей байгаа. Ийшээ явангууд Райн мөрөн байгаа. Тэгээд тэр нөгөө алдартай гүүр байна. Тэгээд Герман руу хизээ яаж ирсэн? Боловсроотод нэг жил ажиллаад би ер нь мастер хиймээр байна. Би нэг арай илүү хөгжмөр байна гэдэг юм руугаа ороод. Өмнө ч угаасаа гадаад явна л гэсэн. Тэгээд гэхдээ нэг жил эхлээд үзээ ажиллаж үзээд тэгээд ер нь гэхдээ нэг өөрийнхөө санаанд хүрэхгүйсэн юм. Гэтэ би тэг чи ер нь зөвхөн англи хэлж чадж байгаа юм чам. Тэгэхээр бодож байгаа юм зөвхөн Америк руу Fulbright-ийн тэтгэлгэрүүл явт юм уу гэл тийм л юм яриад. Ээлэнд бадрал агшил хайж байгаа бас гээ Германд ч тий юу ингээд төлбөр төлөхгүй сурч болдсон шүү дээ. Германд ч амьдралын төвшин юм гоё ийм боломж өгдөг. Герман ч англиар мастер хийж болдог гэл намайг. Багасаа боддог Европ ч ингээл амар баян хүмүүс амьдардаг. Бараг амар мөнгөтэй хүмүүс л Европ явдаг. Би ер нь Европ явна гэж байдаг хаа. Би ерөөсө тэрийг ингээд нөгөө боломж гэж ерөөсө бодохгүй. Англиг бол тусна удаж байгаа байхгүй юу? Гэхдээ одоо яг Герман энтриг бол надад бүр ингээд амар тэс хүндлэлсэн л да. Тэгэхээр Германыг нь хизээч боломж нөхцөл гэж бодож байгаа. Тэгээ бадралагч нэлээд ятгаал цагаан сарын шинийн 3-нд намайг бүр суулж байгаа материалаа бичгээд нөгөө захиагаа их сургуульд явуулах захиагаа бичгээд тэгээ яг шинийн 3-нд офис дээр сууж байгаад ажлын юм дээр суугаад нөөх нь бичиж өгөөл бадралагч миний материалыг аваад тэр тухайн үед бас ажиллаж байсан залуу хоёрын материалыг аваад явсан. Тэгээ би энэ тэнцэн ч гэж бодог тэгээ явуулчаад марцчихгүй. Багш явуул гэдэг болохоор явуулсан. Тэгээ тэгсэн чинь л тэнцэл урилга ирээд. Тэгээ урилга ирээл тэгсэн чинь за тэгээ хэдэн онд ирсэн? Тэгээ 2013 онд ирсэн. 13 онд ирсэн. За өмнө яг Америкт work and travel-ээр очиод ажиллаад үзсэн. Америкийг бол нэг ерөнхийдөө баримжаалсан. Одоо бол Европт ирж штэ. Яг ирэхэд төсөөл одоо чиний төсөөлж ирснээс Герман орн ер нь юугаараа өөр байна? Би үнэхээр яг ямар төсөөлгүй ирсэн. Би бүр дангаж хэлж мэдгүй ирсэн. Бас нэг Америк яваад нэг жоохон 3 сар амьдраад үзсэн учраас би бол англилтай хангалттай англилтай. Тэгээ учрыг нь олж таарна гэж бодоод ер нь хүрээд ирсэн. Бүр яг Герман ийм тийм гиссэн юм бодоогүй байсан ч гэсэн баруунд ийм тийм гэсэн ийм нөгөө төсөөлөл байсан. Тэндээс бол бас их олон юм зурсан. Одоо жишээ нь баруунд бол ингээл хүүхдүүдээ 18, 16 хөрөнгөт нь эцэг нь гараад амьдрыг гаргаждаг. Германд бол тийм шүү дээ. Германд бол бараг 30 хүртэл эцэг нь хүүхдэд дэмжлээд. Эцэг ер нь бол хүүхдээ маш их удаан анхаарал дэмжин тэг гэр бүл бол бас их арай өөр үнцэнтэй явдаг. Тэгэл маш олон хүмүүс сурч байдаг. Одоо монголчин бол одоо ингээл за нэг 18-тай сургуульд орлоо, 22-тай төгслөө. За тэгэл ер нь хүүхд болол одоо тий. Тэгээд амьдралд нөхлүүлнэ. Тийм. Одоо яг нэг амьдралыг яг нэг ингэж л явдаг гэж бодсон байсан. Тэгээ энэ дээрс нь ч хүмүүс сурч л байна, 28-тай сурч л байна, 30-тай сурч л байна. Сурч яснаа энэ ер нь миний хүсчээсэн юм биш байна гэж өөр юм сурч л байна. Тэгээ ингээд амьдралыг амар олон янзаар амьдарч болд юм байна. Нөгөө нэг загвараараа биш тий. Зүгээр л олон янзаар амьдарч бол сонголт нь маш олон байна. Тий. Тэгээ дундаж наслалч бас өндөр шүү дээ. Тэр энэ хүмүүсийн одоо амьдралд хандж байгаа хандлага бас шал өөр. Эзэж 33-т 30 хүртлээ 40 хүртлээ тэрийг амар хөшөрч хөшин гэж боддгоо. Тий. Тэгээд бас нэг их зүгээр надад одоо ингэж асчихсан юм л ер нь насны ялгаа ерөөсөө яг л чи л гэж харцдаг. Одоо ажлын хүрээнд бол тэгэл хэдэн настай ч хүн байсан санаа зовн имэн гэж юм байхгүй. Бас их чөлөөтэй харцдаг. Ирээд мастер хийсэн. Хэдэн жил сурв? 3 жил сурсан. Германд мастер хийгээд хөгжсөн тал чи юу вэ? Германд мастер хийгээд бол юмыг ясал хийж сурсан да ер нь бол. Ухаанда Монголын КТМ-с одоо энэ сурж байгаа сургууль хоёрын хооронд ялгааг би бас сонирхоод байна л да. За. Ялгаа ер нь бол одоо миний сурсан сургуульчдын RW
ETH Aachen гэдэг одоо Германы элит сургуулиудын нэг баггүй. Тэгэхээр нөгөө онол их ордог. Тийм хэмжээний онол бол би Монголд үзээгүй байсан. Тэгэхээр суурийн ялгаа их гарсан. Ерөөсөө энд чинь болохоор яг ингээл онол яриад теорем батлал тэ одоо Монголд бол би одоо жоохон код бичээл арай илүү практикал туршлага илүү ихтэй байсан юм да. Гэтэл Германд миний сурсан яг одоо мастер болохоор дандаа онол програмчлалын хэлний онолын ухаан. Монголд бол бид програмчлалын хэл гэж юу гэдэг ингээд сураад бичиж сурч байхгүй. Энд болохоор хэлний онол гэж юу юм. Гэт илүү абстракт төвшин. Тийм бас илүү абстракт төвшин дэмэг ерөөхдөө ингээд амирх авч хэлцдэг байсан. Хичээлүүд ер нь бол бас их хүнд байсан. Би анх удаа Герман дээрээ сурахтаа хичээл хүнд энэ да гэж бод. Тий. Эхний би ч одоо Монголд ингээд хангалттай л онцоол тий ер нь л нэг тийм онцлогтод байсан тий болоод идэгсэн. Амар зоохгүй монголчин их сургуульд тест аавна. Тест чинь тэгэл 4 асуултын нэгийг бол ингээд ерөөхдөө мэдж байгаа хүн бол сонгоод бөглөлөгч. Тэгэл тэнцэж чинь. Тэ? Тэгэл тэр ер нь хизэж тийм асуудал байгаагүй. Энд чинь болохоор тесттэй шалгалт авдаг, бичгийн шалгалт авдаг. Хүн юмыг бичин гэдэг чинь үнэхээр ойлгосон хүн л тэрийг бичнэ шүү дээ. Бичиж байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь бичих хэмжээнд бүр ингээд ягштал юмыг сурч сурааг байсан би Монголд бол. Ерөөхдөө ингээд гадарлаад мэддэг. Гадарлаж мэдж байгаа болохоор тесттэй бөглөө чадчихдаг. Тэгээ ингээд кодо бичдэг за ингээл тэ материалсан ч гэсэн нэг хэдэн тэгтгэл за ингэж боддог ингээд боддог. Яг яагаад ингэж бодож байгаа? Эний цаана ямар ухаан байгаад байгаа? Энийг ингэж бодож байгаа юм бол ингэж болно гэсэн үг үү гэдэг ингэж хөрвүүлэхтэй бүр нэг уул суурьтай нэмийг ойлгох чадварыг би бол сурч чаддаг байсан. Хондоо тест бол аз байж болно зарим тохиолдолд тэ мэддэг байлаач тухайн бөглөх үед аз байж болно. Тэ. Хэрвээ чи өөрөө яг сурсан юм аа өөрөө бичиж илэрхийлж байгаа бол тэнд аз гэж байна. Тэ тэнд бол аз унтахаар ахгүй. Тэгэхээр одоо дүгнж байгаа мэдлэгийг дүгнж байгаа хэлбэр нь яг улс суурьтай л хандж байгаа гэсэн үг шүү дээ тийм. Тэгээ монголчин нөгөө хичээлээс 70% аваад тестээс 30% авдаг байсан. Энд бол шалгалтаас 100% авдаг байсан байхгүй. Би ингээд семестрийн турш 7 хоног болгоо ингээд өгсөн даалгаврыг нь хийгээд надад 7 хоног болгон даалгаврыг нь тэрийг ингээд багаар уулзаад хийн. Тэрийг нь хийж явсараад зүгээр шалгалтанд орох эрхээ л авдаг. Тэгээ ерөнхий гадралдаг яг арга барилаар очиж гадралж байгаа бичээл гараад ирсэн унтж байгаа. Тэгээ унж үзэгөө чи унаад хэлчихсэн гайхамар. Энд юу болоод энэ даа гэж бодсон. Тэгээ нэг удаа бүр хичээл дээр унчаад тэгээ шалгалтын дээр очиод нөгөө намайг яаж дөнгөсөн тэрийг харж болдог байхгүй юу? Тэгээ тэн дээр ингээм маргалцаар байгаад нэг оноо нэмж аваад 60 дэгээр тэнцээд гобрын тэнцэхгүй бол болдгоо бүр нэг арайчтэй ч одоо тэгээ онц урчээснаа бүр хичээл тэнцэхгүй болох нь хямраад болдгоо. Тэгэхээр очиод нэг хэд тэнцчлээ. Дараагүй юм харамслаач хүний голч татаад байгаа чи унцдаг л гэж бодсон. Гэхдээ тий ерөөхдөө юмыг сурах хандлага бас шаардлагатай. Тэр мэдлэгийг шалгаж байгаа хандлагаар. Тэгээ би ингээд тест дээр бичсэн шүү дээ. Үүсгэн алдаатай биччихээр тэрнээсээ оноо асаач. Тэгэхээр одоо бүгд талаар хичээх хэрэгтэй шүү дээ тэр чинь тий алдаа гаргаж болохгүй яаж ч үгүйсгээ алдаа гаргах. Тий угдал яаж тэр жижиг юм гэж байхгүй гэдэг. Яаж ч таслаачсан зөв тахгүй бол би одоо энэ дээр анх удаа нэг шилүү ухааны нийтлэл бичээл. Тэгээд профессортойгоо эргээ авсан юм уулаа юм авсан. Тий. Тийм их буруучсан. Тасланч буруу, энэнч буруу, энийг зөв одоо энэ нөгөө асуудлыг зөв дэвшүүлээг байна, ингээг байна, мэддэгдээгүй, өмнө хэрэглээгүй, шинэ үг хэрэглэсэн байна энэ төр гэл. Тэгэл тэрнээс ч ингээ сайжрал. Наад яренаас анзаарахаар ерөөсөө шинжлэх ухаанчлал байх хэрэгтэй юм байна шүү дээ тий. Зүгээр нэг аз турших юм уу, хальт мүлт ингээд таамагч юм уу, баримжаач юм уу хандаж болохгүй. Чи тэрийг бүр өглөөргаар нь маш сайн судалж мэддэг байх хэрэгтэй. Асуудал жижиг гэж байхгүй. Бүх юм дээр чи одоо хамгийн шинжлэх ухаанчаар төгс хандах хэрэгтэй л гэсэн. Тэгээд орж иж байгаа шалгалтууд нь болохоор чи хэрвээ тэрийг ойлгоцсон бол энийг хийж чадах хэрэгтэй гэсэн юм ороод ирдэг. Тэгэхээр нөгөө өмнө нэг ийм одоо семестрийн туршид нэг ийм хийсэн юм чи энийг чадж байгаа юм чинь боломдоо гэж орох байхгүй. Үндсийг л ойлгохгүй бол тэр чинь шал өөр хэлбэр ороод ирж. Тэгээд яг мастрыг л төгсөд бол бас яг тэр арга барилыг л хамгийн гол сурсан дөө. Хэдэн он төгслөө мастраа? 2016 оны өвөл төгс. За төгслөө. Одоо тэгээд дараа нь ямар сонголт хийв? Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч, дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. Үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines. Онлайн такси үйлчилгээ UBCab.
За би ч нэг англиар мастер хийсэн шүү дээ. Тэгээ би ингээ бодсон чинь ирээл дан гадаад оюутнуудтай найзлаад бүгд англиар ярьдаг. Тэгээ би ингээ Германд 3 жил болоход герман хэл байхгүй. За. Герман хүмүүстэй найзлаагүй. Герман соёл мэдгүй. Тэгээ миний бодсон юм болохоор за би одоо ер нь бол герман одоо энэ соёлыг мэдмээр герман Хэл сурах хэрэгтэй байна. Тэгээ герман компанид орё. Герман хэлгүй байх шүү дээ. Гэтэ ер нь бол герман компанид орё гэдээ өөрөө шийдээд. Тэгээ ингээл англиар яриад англи хүмүүс гадаадуудтай харьцан яваад байл угаасаа эдний соёл руу ч нэвтрэхгүй маань энд олон жил болоод хэлж байхгүй маань гэж бодоод герман хэл өөрөө сурч эхэлсэн. Яг хаа анх мастер хийж хахад бид нарыг бол нэг B1 хүртэл бол уг нь сургуулиас өнгөө сургасан байхгүй юу? Тухайн үед гэхдээ тэр чинь үнцэн хичээлээ чадахгүй байх чи герман хэлийг бол хачиж байгаа юм чинь. Зүгээр нэг хийх ёстой даалгавар болгож өгөө хийгээл тэгэл хайлсан. Тэгээд яг төгсөх төхөөд дараагийн алхмаа шийдээ за би ер нь герман компанид орно гингүүч би одоо герман хэлээр нь сурахгүй л болохгүй юм байна гэж бодоод тэгээ ер нь утсан дээр апаар үг сурч эхэлсэн ерөөхдөө. За. Тэгээ одоо ч Duolingo интервью хүмүүс их ашигладаг бол тухайд Memrise гэдэг ап байсан. Тэгэл ерөөсө өдөр болгон цаг гарan л ерөөсө герман хэл өгнөөс сураад Үг цээжлээд. амар хүүг цээжлээл янз бүрийн өгүүлбэрүүд цээжлээл. Тийм тэгэл төгсөөл ерөөхдөө ярьцлага хийж эхлээд эхний ярьцлага бол англиараас эхний компани дээр ярьцлага англиар хийгээд тэгээд ингээ бодсноо би ер нь германаар бол бас яриул ярьчих юм шиг байна гэж бодоод. Гэтэ одоо нөгөө дөрмийн хувьд л зөв ярьж чадахгүй. Гэтэ бол үг амар их сурцсан учраас тэр чинь өдөр болгон ингээл гадагч хэдмэн үг сурч байгаа байхгүй юу. Тийм болохоор ер нь 2 дахь ярьцлагаас эхлээд би ер нь германаар чадах юм германаар яриа чадахгүй бол англиар ярих гэж хэлээд. Тэгээд яг англи хэлний өгүүлбэрийн бүтэц герман үг ашиглаад яриад. Тэгэл ярилцлаганд ороод зүгээр ингээл яриад хичихгүй. Тэгэл би ингээ апаар сурж байгаа. Тэгээд би тийм болохоор хэдийч сурчна гэл. Тэгэл яг 6 компанид ярьцлага өгөөл зургуулангаас нь ажлын санал авал. Тэгээд тухайн үед сонгосон нь болохоор EVO Traffic Technologies гэдэг одоо нөгөө нийтийн тээврийн софтвер гэдэг компанид орсон. Тэрийг болохоор хамгийн хэцүү юм хийдэг компани гэж сонссон байхгүй. Тэгээд хэцүү юм бас өөрийгөө сэрэх санаатай. Тэгээд тийм компанид 2017 оны 3 сараас ажиллаж ирсэн. Тэгээ олон хүртэл ажиллаж байгаа шүү. Гэхдээ тэндээ 4 жил ажиллаад тэгээд ер нь өөрийгөө арай өөр юм тэрмээр. Тэгээд бас яг ингээд 4 жил ажилласны дараа эргээд харахад болохоор тэр компани хийж байгаа юм бол угаасаа үнэхээр комплекс хэцүү. Гэхдээ технологи нь хэтэрхий бас хуучирсан санагдсан л да. Тэгээд би ч одоо софтвер инженер IT гэдэг ч одоо маш хурдтай хөгжиж маш хурдтай өөрчлөж байгаа салбар байгаа. Тэгэхээр аль бол хамгийн бас одоо яг модерн байгаа одоо эрэлттэй байгаа технологиг сурснараа би өөрөө зах зээлд илүү үнэтэй болно шүү дээ. Тэгэхээр ер нь ихэд илүү үнэтэй болохын тулд илүү модерн технологи ашиглаж байгаа компани руу орё гэдэг. Тэгээ коронавигийн үед ажиллаа солиод 21 оны 1 сард ажиллаа солиод. Одоо бол. Тэгээ одоо ингээл Кёльнд 21 оны 1 сараас хойш Кёльнд Майнаштад одоо манай хот гэдэг нэртэй компанид ажиллаж байна. Та ажилтдаг компани гоё биднэрт энгийнээр тайлбарч. За юу хийдэг компани уу? Юу гэдэг нэртэй компани уу? Би энэ компанид болохоор 2021 оны 1 сараас ажиллаж гисэн. Яг л ковидын бүр ингээд локдаунтай үед эхний нэг 7 хоногийн нэрэл тэрнээс хойш ерөөсөө ремоутер ингээд ажиллаад анханаас ирэхэд ажиллаад эхэндээ тэр чинь угаасаа офис центр олон хүн ирэх боломжгүй 20-тай мөрөтэй байсан үеэс ажиллаж гисэн. Компанийн нэрийг Майнаштад гэдэг яг орчуулбал миний хот гэсэн утгатай. Манай компани болохоор яг Германы 11 мянган хот тосгоны локал мэдээллийг түгээдэг гэх юм уу. Манай компани руу ороод одоо Кёльн гэж хэлэх юм бол Кёльний цаг агаар Кёльнд ямар парти болж гин, ямар концерт болж гин, тэ ямар машинууд зарагдж гин, ямар байрнууд зарагдж гин, ямар байрнууд түрээслэгдэж гин. Кёльний ойрхон одоо ууланд гармаар байл юу хийж болохоор байна, уул руу яаж гарч болохоор байна, хотел яаж авах байна гэдэг ингээд нөгөө яг зөвхөн тэр хотод төвлөрсөн бүх мэдээллийг манайхаас авах боломжтой. Кёльний мэдээний сайтууд холбогдож байна. Кёльний цагдаагийн мэдээлэл холбогдож байна тий. Тэгэхээр ингээд Монголтой ингээд харьцуулахад Герман ч асар олон хоттой ингээд амар тарчсан. Тэгэхээр хүн ажиллаад байгаад нэг хотоос нөгөө хот руу нөх эсвэл сураад ингээд нөх магадлал амар өндөр. Тэгээ шинэ хотод ирээд чи ингээд мэдээлэл авъя гингүүт тэр бүхний төвлөрсөн тийм вебсайт тахгүй юу. Ерөнхийдөө тиймэрхүү мэдээлүүд тэгэл янз бүрийн партнеруудаас мэдээллүүдийг аваад тэрийг багцлаад ингээ үзүүлдэг л. За таны яг тэнд одоо хийж байгаа үүрэг хүсэж байгаа үүргийг аюугаа энгийнээр тайлбарлаа. Би болохоор яг тэр одоо back-end developer гэж хэлж байгаа. Тэр нь болохоор партнеруудаасаа мэдээллийг аваад багцлах тэр логикийг имплемент хийдэг. Манай багийн Титан гэдэг багхгүй юу. Тэгээ манай баг болохоор
одоо энэ машины сувг, одоо энэ болж байгаа ивенттэй, одоо концерт, бас туризмын сувг энтрэг ерөөд ингээ базж хариуцдаг. Одоо 4-5 сувг базж хариуцдаг. Тэгэл маш олон партнертай ярилцлаа. Тэдний мэдээллүүдийг багцлаад янз бүрийн локер хийж одоо шин ивент дээр ажиллаа гэж бодоход нэг концертыг амар олон вебсайтэд харуулж байгаа шүү дээ. Тэнгүүт манай вебсайтаар тэр концерт 5 удаа харагдаад байж болохгүй шүү дээ. Нэг л удаа харагдах хэрэгтэй. Тэгэхээр чи ингээд нөгөө давтагдаад байгаа мэдээллүүдийг ялгаж таних. Тэгээ тэрийг нэг бүрчлэн харуулах энэ төр гэсэн тийм нөгөө логикуудыг яг одоо кодыг бичиж байгаа. Тий, кодыг бичээд тэдний партнеруудын датануудыг хараад тэднийг багцлаад өөртөө формат руу хөрвүүлээл тэр мэдээллийг бэлэн болгож байгаа. Давхцыг ингээд нэгтгэл. Тий, давхцыг нэгтгэл тодорхой логикийн дагуу тэрийг нэгтгэл тэгэл тэрийг нь одоо харуулахад бэлэн болгож байгаа. Харуудаг талын хийдэг нь болохоор фронт энд гэж байгаа байхгүй. Тэрийг нь бол бийдгүй. Би бол зөвөр ингээд бэлдээд өгчтэй. Тий. Тэгээд фронт энд гэдэг хоёр байгаа даа шүү дээ. Тий. Тэрнийх нь бол яг бэкэндийн хийдэг. Миний одоо ажиллаж байгаа багийн амар сонирхолтой болохоор 3 эмэгтэй девелопертай. Ер нь бол яг IT-ийн салбарч бас нэг тийм биш шүү дээ. Нэг багт манай багт одоо 5 девелоперын 3 эмэгтэй девелопер. Анх одоо яг тийм одоо харьцаатай багт ажиллаж үзэж байгаа. Ер нь бол дийлэгтэй л амар бол эрэгтэй девелопер байгаа нэг ганц эмэгтэй девелопер ах элбэг байдаг. Элбэг байдаг тийм элбэг байдаг юм. Тэгээд энэ багийн олох нь болохоор 3 эмэгтэй девелопер шүү дээ. Германд сурахын чи давуу талыг түрүү ярьсан. Герман компанид ажиллахад давуу тал чи зайлшгүй сурах ёстой, залуучууд мэдэх ёстой шаардлага нь юу? Герман компанид ажиллахад мэдээж хэрэг яс байх. Юмд хариуцлагатай байх. Тэгээд бас критик хүлээж авах чадвартай байх. Одоо ажил яваал ингээд за ямар нэгэн болохгүй тий одоо бид нар чинь ингээд Scrum гэл процесс ашиглаад 2-7 ашиглаад ажиллаад 2-7 хоног болгоо уулзаад за өнгөрсөн 2-7 хоног юу болов юу болсонгүй гэж ярьдаг. Тэнгуут бас критик бас орж ирнэ. Энэ дээр алдсан байна. Энийг ингэж хийхгүй байсан байна. Тэрийг гэхдээ ажил бол ажил юм. Ажлын хүрээний критик бол зөвхөн ажлын критик юм гэдгийг ойлгож сурах. Тэрийг нөгөө хувь хүн ажил хоёроос салгаж сурах. Тэр бол маш чухал. Яа тэгэхээр одоо би өнөөдөр ингээд за таны энэ хийсэн юм онцгой ингээ хэлээ гэж үүдээ тий. Тэр чинь гэхдээ таныг гэж байгаа ш таны талаар хэлж байгаа юм ерөөсөө биш шүү дээ. Ажлыг ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг тэгж хүлээж авч сурах. Тэр бол маш чухал чадвар. Би одоо германчтай ажиллаад бид нар ингээл заримдаа бас ингээл амар одоо энэ ингээ болсонгүй энэ дээр энэ ингээ алдсан байна. Чиний шийдвэр байсан. Энэ чинь оновчгүй шийдвэр байлаа мэлээ гэл ингээл ярилцсан. Заримдаа бас нэлээ ингээл маргалдана. Тийм маргалдах ситуац үүснэ, уурлна. Тэгэл тэр хурал дуусгаад бүгд биентэйгээ инээгээл кофе ууя мөн шал өөр юм яриад. Тэгэхээр нөгөө ажлын юмыг ажилд нэг орхиж сурдаг. Ажил дуусахад биентэйгээ хувь хүмүүсийн тэр харилцаагаа болохоор их гоё аваад үлдчихдэг. Бидний нэг муу тал тийм юм шиг байгаа. Монголчуудын одоо анзаараад байгаа. Хувийн асуудал ажиллах хоёроо ялгадаггүй. Тийм тэрийг салахгүй. Тэгээ одоо би одоо ингээл тань наа чи муу байна гэх юм бол намайг тэнийг гэлээ гэж хүлээж авах хүмүүс бас их байгаа байхгүй юу? Тийм. Тэр чинь ерөөсөө тэр хүний хувь хүнтэй юм яриад байгаа ш. Тэр ажил тэр үр дүн тэр шийдвэрийг яриад байгаа байхгүй юу? Тэрийг тэгж хүлээж авах. Тийм байдалтай хүнд бас критик хэлж сурах. Хүнийг чи тэнийг штэ гэж хэлэхгүйгээр энэ ажлын үр дүн бид нар ийм хүлээлттэйсэн юм боллоо. Энэ бол босонгүй. Энийг яаж сайжруулах вэ? Өөр бас нэг юм нь одоо би анх ингээд ороод жишээ юм асууж чаддаггүйсэн. Яа тэгэхээр би нэг өөрийгөө хамгийн тэр хүмүүс доош одоо мэдэхгүй байна гэдгийг мэдрүүлэхээс хичээд байна тийм үү? Яа тэгэхээр одоо ингээд бодохоор одоо Монголд бас ингээд 10 жил тэгсрүүлд ингээд сурж байхад юм асуухаар тэнийг юм асуухаар загнуулдаг. Им тэнийг юм асуулаа гэдэг ч юм уу тий. Ерөөс ингээд анх ингээд орчвол нөгөө өөрөөсөө хичээл за герман хүмүүс чи амар тий. Өөртөө герман чанар манар гэлөө германчуудаа бүр ингээд бодцоо өөрийгөө тэрний доод түвшинд боддоггүй угаасаа бараг л тоогоочлох гэсэн компьютер асуулж байгаа юм бодвол стил тэр нэг өөрийгөө жоохон ингээд өөртөө 100% итгэхгүй ч юм уу тий. Тэгэхээр асуулт зөргиж асууж чаддаггүйсэн. Тэгээл ингээд ойлгоогүй байсан ч гэсэн ингээд асуухгүй. Тэгээд ойлгосон дүрсгээд. Тий ойлгосон дүрсгээд тэгжил ингээд манай ажлын герман өөрхөн асуу. Яг миний асуумар гэсэн юм асуу. Тэгэхээр тэрийг хинч хизээч тэнийг асуулт гэж л. Сонирхолтой юм. Сонирхолтой асуулт байна. Тэрийг нэг гоё тайлбарлаад өгдөг. Тэ зөв асуултаа зөв тавьж чадвал хүмүүсээс үнээр гоё тайлбарлаад өгдөг. Хизээч би одоо ингээд 7 жил ажиллахад хэнийг ч асуултыг тэнийг асуулт гэж хүн ингээд харьцаж байгааг бол хараагүй. Зориглоод асуусан хүнд бол хүн болго ингээд дуртай сонирхож байна. Чи ийм те чи ийм хэрэгжилж үзсэн үү тэгвэл ийм байдаг байхгүй энэ тэргээ гоё тайлбарлаад өгдөг.
Тэгэхээр тэр нөгөө өөртөө итгэж асуулт сурах. Ахтаас асуултаа оновчтой асууд сурах. Бас их миний энэ дээрээ одоо ажиллахад сурсан чадвар. За өөр юм. Өөр За хоёр гоё санаа над дээр ч гарч ирлээ тийм ээ. өөр бас их юу нь бол илүү цаг хийдэг. Яг цагаараа. Яг цагаараа л. Энд чинь хуулиар угаасаа өдөрт 10 цагаас их ажиллах бол хориотой. Тэгээд 8 цаг ажилласан бол хүн тэдэн минутын одоо Амралтаа багслаа. амралт авах хэрэгтэй энэ тэргээ тэргээ хуулиар зөвлөдөд өгсөн тий. Ажлын цаг дуусаад хад ажиллаад байгаа хүмүүсийг бол өвчтөн биш тий гэж харах нь илүү их байдаг. Ямар мундаг ажил хийдэм бэ биш. Энэ хүн хувийн амьдралаа хаяад ажил хийжийнэ биш. Энэ бүр амьдралгүй яатсан хүн бэ. Энэ бол эрүүл биш шүү гэсэн маягаар илүү хардаг. Наадах чи их гоё үнцэг байна. Манайд бол ажлаа гэртээ сувжилж очиод дахиад өглөө болтол хийж байгаа хүмүүсийг мундаг гэж хараад. Тий. Тэгэхээр хөдөлмөрийн хуваар буюу ажлын юм маш тодорхой байх хэрэгтэй шүү дээ. Тий. Юу хийх ёстой тодорхой. Өдрийн тэр 8 цагтаа юу хийх нь маш тодорхой учраас тэр хүмүүс тэрийг л хийх ёстой. Гол нь хүн 8 цаг ажилланаа 12 цаг ажилланаа үр бүтээмж нь хаана байгаа. Бас тийм. 8 цаг ажиллаад ядрах шүү хүн бол. Тэгээ тэрнээс хойш сунаа 40 олон цаг суугаад тэг гараас гарч байгаа үр бүтээмж нь хэрэг. Тэр хүн ингээд өдөрт 10 цаг ажиллаад 11 цаг ажиллаад ядраа шүн нойр муутай явуулна гэр бүлд нь тэ одоо хүн чинь ажиллаад гэртээ цаг гарах бол гэр бүлийн уур амьсгал хэцүү тэ. Ингээд явуулна шүү дээ. Хувийн хобби байхгүй найс нөхдөд уулзах чадахгүй тэр хүний дотоод сэтгэл нь ямар юм. Тэгэхээр тэр хүний дотоод аз жаргал нь ямар юм. Тэгэхээр тэндээс гарч байгаа бүтээмж нь ямар юм. Тэгээ яг урт хугацаанд ажилтнаас одоо ажилтны илүү үр бүтээмжтэй байлгая гэвэл тэр хүмүүсийг бас хувийн амьдрал нь чанартай байлгах боломжийг компани ерөөдөө бүрдүүлж өгөх ёстой гэж би бол бодоод байгаа. Тэгээ энд бол ер нь тэгж одоо би бол одоо IT-ийн секторт л ажиллаж байгаа юм шүү дээ тийм магадгүй хуучны өөр секторууд ээж болно. Гэхдээ IT-ийн секторт бол яг л ер нь тийм л байдаг. Илүү цаг үйл ажиллах уу? Хүмүүс нь ч одоо ажиллах дурггүй. Герман зүгээр бусад улстай харьцуулахад энэ мэдээллийн технологийн салбарын үнэлгээ хэр одоо сайн тооцогдё. Одоо IT инженерүүд нь, софтвер инженерүүд нь өндөр цалинтай тооцогдох уу? Одоо нийгэмдээ л өндөр цалинтай ерөнхийдөө бол тооцогдно. Миний бодлоор бол гэтээ мэдээж хэрэг өдөр төвчний хүмүүс бол хаанч л илүү цалинтай шүү дээ тийм. Инженер бол эрэлт амар ихтэй. Өнөөдөр яг бас сайхан цаг үйл сайхан мэрэгчлэл амьдарч байна л та. Эрэлт үнхээр ихтэй. Тэгээ эрэлт ихтэй болохоор чадвартай хүн бол хүссэн цалингаа нэхэл ороод авах боломжтой. Ер нь л яг ихтэй ингээд нөгөө одоо Silicon Valley-д авч байгаа хүмүүсийн цалин ч юм уу Герман инженерүүд авч байгаа цалин хоёрыг ингээд харьцуулаад үзэхээр бол Silicon Valley-д хамаагүй өндөр авдаг. Гэхдээ хүний зүгээр яг бодох хэрэгтэй юм нь тэр хүмүүс түрээсээ төлөөд тэгээ эмчилгээ бүх юмныхаа төлбөрийг төлөөд дараа нь яг хэдэн төгрөг хадгалж чадж байгаа. Тэ? Яг тэгэхээр яг л ингээл амар өндөр цалин авч байгаа төдий хэмжээгээр өндөр төрөөс төлж байгаа төдий хэмжээгээр хүнсэндээ их төлөөл тэ зардал нь их болоод ирж байгаа тэр чинь эцсийн үр дүндээ бол амар ялгаатай биш шүү дээ. Тэгэхээр бол яг би бол happy гэдэг юм. Ер нь бол яг энэ одоо ажиллаж байгаа одоо тэ. бас нэг таны салбарын одоо нэг сонирхолтой зүйл одоо сүүлийн үед болоод байгаа нөгөө AI буюу хиймэл оюун ухаан энэ салбарын хүмүүсийг бас ингээл ажлын байрыг булааж ийна гэж ярьдаг штэ. Яригадаад байгаа штэ тий. Нэг өсөндөө код бичдэг болсон. AI болохоор хиймэл оюун ухаан. Тэгэхээр тэр хэр ер нь мэдрэгдтiin. Одоо бид нар нөгөө салбарын хүмүүс биш болохоор бараг л инженер хэрэггүй ингээ AI бичээд байна гэл. Одоо AI энэ ч өөрөө л яг consciousness өөрийн гэсэн ухаан бол авах байгаа шүү дээ. Амар их мэдээлэл байгаа. Тэгээ ухамсар бол авахгүй зүгээр ингээд нөгөө амар их мэдээлэл дээр тулгуурлаад хүний хийх гэсэн юмыг хийж чадж байгаа. Тэгэхээр чин инженергүй болдё гэж бодохоор энгийн хүн өөрөө яг хүссэн юм амар тодорхой AI-д хэлэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэр чинь ерөөсөө одоо софтверийн хамаг асуудал тэрнээс үүсэж байгаа шүү дээ. Хэрэглэгч хүссэн юм тодорхой хэлж чаддгүйгээс тэгээ хэрэглэгчийн хүсэж байгаа юм инженеруудын хийж байгаа юм хоорондоо зүрдэг. Аль талаас хүлээ авалт ойлголцол шал өөр болдог. Тэр асуудал ч одоо хамгийн том асуудал шүү. Тэгэхээр чин тэр асуудал байгаа нөхцөлд хэрэглэгч өөрөө хүссэн юм нарийн хэлж чадахгүй байгаа нөхцөлд бол AI байгаа ч чадахгүй байхгүй юу? Өөрөө одоо сайн нарийн
захиалгаа өгч чадахгүй бол 1000 одоо ухаантай AI байгаа сайн юм боловсруулж өгч чаддаг. Тий, сайн боловсруулж өгч чадахгүй. Яг мэдээж ингээд би одоо бас ингээд тиймэрхүү төлөвүүдээ ингээд ашиглаж байна л да тий. Манай компани бид нар ч одоо аль болох илүү яаж илүү бүтээмжээ сайжруулах уу гэх тэнгуү за тиймэрхүү төлөвүүд ашиглаж болж байна. Гэхдээ туршлагатай инженер тэрэнд энийг яг ингээд хийгээдхээ гэ бүх юмыг нь хэлээд яг нэг хүүхд тайлбарлаж өгч байгаа юм шиг бүх юм хэлээд өгвөл AI тэрийг гаргаад өгнө. Тэгэхээр чинь тэгэхээр инженер хүний скил чадвар гэдэг нь тэрийг тэгж хэлэхтэй байгаа байхгүй. Тэгээ яг л өгөхтэй. Тэгээ одоо ч ингээд хүмүүс амар их өстө баг софтверийн юмнуудыг бол Google дээр болчих шүү дээ. Stack Overflow дээр юм байгаа. Тийм байгаа. Тэгээ тэр бүхнээс чинь яг яаж нийлүүлээд яаж гоё ажилдаг те өндөр чанартай бүтээгдэхүүн гаргах юм. Тэрэнд чинь яг тэр инженер хүний одоо нэг туршлага гэдэг юмны яваад байгаа байхгүй. Тэгэхээр бол үнэхээр өөр ухаантай болох хүртэл бол бас байна. Гэхдээ бол ашиглах бас хэрэгтэй би бол ашиглахыг зөвлөх гэж боддог. Тэрийг ашиглаад бүтээмжээ өндөр болгоод ажлаа хурдтай явуулах. Тэр бол зүгээр. Тэг тэрнээс бол яг одоохондоо бол нэг инженер байхгүй. Ажлын хэмнэл одоо ажлын процесс миний болоор өөрчлөгдөнө. Амарх одоо нөгөө гараар хийгээл давтаал хийгээд юм хийх шаардлагагүй. Тэ нэг тест байсан ч гэсэн тэрийг AI-аар бичүүлэх ч юм уу тийм төвшний амарчлах тийм боломжийг үл бий болгож байна. За. Үнэхээр гоё яриа сонслоо. Цаашдын зорилго юм. Цаашдын зорилго. Монгол руугаа явъя гэж бодож байна уу? Эндээ байж өшөө өндөр төвшөнд хөгжиж гэж бодож байна. Яг ингэн гэсэн нэг план бол надад баггүй. Олон тийм боломжит зам байна. За одоо би эхлээд 700 дүүнтэй компанид ажиллаа те ингээд 40 жилийн түүхтэй 700 дүүнтэй компанид ажиллаад үзлээ. Одоо байгаа компани бол 200 дүүнтэй девелоперууд нойрлоод нэг 70-аад бол арай нэг жижиг төвшний гэхдээ илүү тийм стартап атмосфертай компанид ингээд ажиллаад илүү хариуцлага өөртөө аваад төсөл удирдаад ингээд хийгээд үзлээ. Тэгэхээр цаашаа одоо ингээд явахаар нэг бол одоо удирдлагын төвшин рүү явж болж байна. Гэхдээ удирдахаар чинь код ичгүүлчихэд. Би гэл код ичмээр байдаг. Тэ? Эсвэл бүр нэг бол бүр том компани руу орж үзэх. Одоо Google ч гэдэм үү, одоо Amazon юу ч гэдэм тэ том компани руу орж том хэмжээнд өөрийгөө турш үзэх. Эсвэл бүр жижиг стартап руу орж илүү их хариуцлага авч яг тэр жижиг компанид орохоор ч хүн чинь хамгийн эмээл чадах хэрэгтэй болно шүү дээ. Төдий хэмжээгээрээ эрсдэл өндөр тэгээд сурах юм бас илүү их. Эсвэл бас нөгөө талаас надад одоо маш их сонирхолтой санагддаг юм. Хүн ер нь компаниг яг ямар бүтцтэй байх хэвээр компани оптимал бүтэц юу юм. Яаж иж одоо ажилчдаа илүү сэтгэл ханамжтай байлгаад илүү бүтээмжтэй байлгаад өөртөө хурдтай ингэ явж болтой. Ингээд олон юм надад сонирхолтой байхгүй юу? Тэгэхээр би яг одоо байгаа компанид нэг төсөл бүр хуучин яасан байсан цэцгийг цоошнээр хийгээд амар гоё илүү перформанстай болгоод ингэ хийгээ явж байгаа. Тэгээ энийг ерөөхдөө дуусгаал тэгэл харанда тэр үед ямар боломж гарч ирэх вэ? Ерөнхийдөө одоо өөрөө чиглэлээ мэдж байгаа учраас тэр үед гарч байгаа боломжийн дээр сонголт хийх боломж чамд байна. Гэсэн үг тийм. Окей. Би бас тэгж бодоод олон хүн ингээд Монголдо очиод Монголоо хөгжүүлгээд ялангуяа IT-ийн бол зүгээр энэ хүрээндээ аль болох дэлхийн хэмжээний юм уу одоо үнцэнтэй том компаниуд ажил туршлага хөрөнгөлүүлэх нь тийм бас олон монгол залуучууд үлгэр жишээ болох тэд нарыг бас ийм боломжийг мэдрүүлэх гэдэг талаасаа бол хамаагүй илүү зүйл байх тийм. Яг одоо байгаа миний фокус бол тийм байна. Илүү сайжирмаар тий өөрийгөө илүү сормоор тий илүү одоо эдний соёл одоо энэ герман төл стартап байвал яаж явд юм юм уу тий илүү гүн орж илүү их юм мэдхийг хүсэж байгаа. Яг одоо байгаа тий. Би бол ерөөхдөө хүн ингээд 20 жил 30 жилийн ирээдүйн төлөвлөгөө гаргах бол маш хэцүү гэж боддог. Угаасаа л боломж гарч ирээл хүн тэндээс ингээд реакцлал явж би магадгүй хэдэн жилийн дараа байж л Монгол маш гоё боломж гарч ирвэл би харьяа гэж бодлоо. Тий. Эсвэл Германд ч юм уу эсвэл бүр шал өөр улсад гоё боломж гарч ирж магадгүй шүү дээ. Би бол яг тухайн мөчид надад хаа намайг сорих юм байна? Тэ яг миний тухайн мөчид одоо хүсэж байгаа юмтай ер нь юу төхөж ирж чинь тийшэл зөриндөө л гэж байна. За их баярлалаа. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. Үндэсний агаарын тээвэрлэгч MYAT Mongolian Airlines. Онлайн такси үйлчилгээ UBCab. За яг одоо монголчууд ерөөс нэвтрүүлгийн багийн энэ удаагийн зочин Герман улсын
Колн хотоос бид дугаараа бэлтгэж хүргэж байгаа. Од гэрлгээд бүсгүүдээр их одоо зорж ирсэн байгаа. Тэгээд бид гурав бол бүтэн өдрийг хамт өнгөрөөгөөд одоо тусдаа ярилцлагуудаа хийчээд одоо нэг юм төр амс хийгээд гоё юм итгэхээ сууж байна. За мөн шар ариг уух гад бидний бас дайлж байгаа. Баярлалаа. За өнөөдөр галах битэрийг ямар хоолоор дайлгаж байна вэ? Ерөнхийдөө одоо Sauerbraten гэдэг Германы өөрийн одоо үндэсний хоол гэж хэлж болох одоо голчлон ер нь нөхрийн мах эсвэл гахаан махыг асар удаан хугацаанд одоо нөгөө эслэг болон винонд ингээд байлгаад зөөлүүлж байгаа хийдэг нэг хоол. Тэгээд дээрэс нь төмөсний шүл одоо германчуудыг бол төмөсгөө төсөөлөх аргагүй. Ерөөсөө төмөс бол гол хоол нь. Тэгээд төмөсний шүл тэгэхдээ тэрний онцлог нь болохоор одоо Metwurst гэдэг одоо ийм түүхий ийм хям гэж хэлэх юм да одоо Монголд одоо төхөлж хэлвэл тийм Утлагтай мах юм уу? Тийм утлагтай тийм түүхий махыг тэр шүлэндээ хийж өгөөд болон галууны өөхийг ашиглан хийдгээр энэ шүлэн одоо энэ Кёлн хавийн тийм тусгай шүлэхгүй. Битээр сонсоод ч төсөөлөгдөхгүй байна тий сайн. Ирэхээр л идэж үзье та. Таны дөрөв асууж ирсэн шүү дээ. Германчуудын өндөр настай нууц юунд байна гэхээр бас идж байгаа хүнсний чанартай бол ялч байгаа. Одоо жимс ногооны олдцтэй. Ер нь бол бас өдрөлт нь иддэг шинээрээ өдрөлтөд гарч ирж байгаа. Одоо Герман ингээ амьдрахаар за гүдэлзэн чи ер нь 5-6 сар гартай юм байна. Тэдний бусад үлрэлтээ олдно л доо. Гэхдээ ерөнхийдөө германчууд өөрсдөө бол яг тэр үлрэлтээ гарч иж байгаа шинэ ногоог дийлэнхдээ тэр өдрөө ч юм уу эсвэл өсрэлний 7 оныхоо хэрэгцээг аваад шинэ одоо ногоо жимсээ шинээр нэгээс идчихдэг. Тэгэхээр идж байгаа юмнасаа авч байгаа шинэ тэжээлийн хэмжээ бас өндөр. Тэгээд мэдээж хэрэг одоо Монгол шиг нөгөө төвчрийн асуудал байхгүй болохоор хөв хүн өөртөө зарцуулах цаг бас илүү их байгаа л байна. Ер нь Германы яг мөн чанар чиний харж байгаагаар ер нь ямар? За цагийг бол үнэхээр барина. Мэдээж хэрэг яг хаа нэг цаг барьдаг хүнтэй уулзралгүй л яг. Гэхдээ ер нь бол яг хандлага бол цагаа барина. Альва юмд ирэхэд суур мэдлэг их сайтай юм байна. Германчуудын ярихаар юмыг заавал юм уул суурьтай тайлбарлах гэдэг. Нийгэм бас их шүүмжлэлтэй амттай. Иргэдэндээ шүүмжлэл. Тий. Зөв шүүмжлэл гэх юм аа. Тэгээ одоо Герман мэдээж хэрэг гэх юм маш олон улстай харьцуулахад бол бас сайхан болж бичиж байгаа юм их байна. Гэхдээ бол бас ингээд энийг ч илүү яаж болно. Яагаад энийг гэж байгаа юм. Ингээд би одоо тэрийг ингээ анх бас тасдаггүй байсан. Бодгорч тэгээд Монголтой ингээд харьцуулахадтай зөндөө болж шít. Бараг юундаа гомдлоод байдیں۔ Тий, юундаа гомдлоод байдیں۔ Ухааны юм ингээд би бас анх ингээд бодоод байдаг бас одоо ингээ харахад шаа уг юм байна. Шүүмжилжээж илүү байхын төлөө зүтгэж илүү байдаг юм. Тэгээ одоо улс төрчтэй жишээ нь ярьж байгаа байдал нь амлсантай хүрээгүй шүү дээ. Тэгин хичээд хэрэн хүрээгүй. Одоо Меркелийг одоо асал агуу улс төрч хүн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүнийг шүүмжилж байгаа тийм хийнэ хичээд тэрийг хийгээгүй. Гайхаад байгаа шүү. Бисэн чи бүр улс төрчтэй ярьсан юм чи. Тэрийг хийлээсэн юм уу? Тэгэл тэрийг хийн гэж харж идэв юм. Би одоо мандах бол тийм шүү дээ. Сонгуулийн зөндөөл юм ярьж байгаа. Тэр нь мартагчлаа тий. Шүүмжил сэтгэлгээтэй байдаг гэдэг дээр би нөгөө таны дүүтэй яриа зогсож байсан чинь яг ялтчгүй ярьжсэн л та. Нийгмийнх нь асуудлууд ерөөхдөө ингээд айгу жигдэрсэн, шийдэгдсэн гэх юм уу да. Тодорхой болсон. Тэгчэнгүүтээ нөгөө юм жижиг сажиг юм дээр айгу хариу үйлдэл үзүүлээд байгаа гэдэг. Замын гэрлэн дохооны дүрсэн яагаад эрэгтэй хүн байгаа. Яагаад эмэгтэй хүн бас байхгүй байгаа юм ч юм уу. Нэг иймэрхүү юм дээр одоо бухимдаж эхэлж ийн гэдэг ч байгаа байхгүй юу? Тий. Тэгээ тэр бол бас ялчгүй ингээд төвшнгөрөө л явж байгаа шүү дээ. Наазах асуудал шийдэгдээд ирвэл хүмчин тэгэл дараагийн асуудлыг шийдэгдэл. За одоо өнөөдөр энэ болж байгаа юм чи юунаас хойш юу ч хүмжлэхэ болиё гэж хүн бол ер нь хизээч юм тэг сэтгэл хандгуул. Тэгэхээр мэдээж хэрэг ингээд зарим өнцгөөс харахад бол нэх ямар чухал биш ч гэсэн. Гэтэ нөгөө талаас нэрэл ягаад тэр дохиод тэгвэл ягаад эмгтэй яж болтгоо. Ягаад зөвхөн эрэхтэй байгаа. Бас ярьж болох асуудал байхгүй юу? Яг Монголд өнөөдрийн байгаа өдөртмийн асуудал ингээд харьцуулаад Германы өдөртмийн асуудлыг харьцуулаад ингээд тийм миний яг нөгөө хэлсэн шиг хүмүүс ингээд шүүмжлээд хахад би ингээд анхандаа бараг л яагаад юундаа ингэтэй. Сайхан лах сүртэй хүмүүс гээл тийм. Тэгээ юу сүртэй ингээд. Гэтэ яг ингээд удаан амьдрахаар хүн үнэхээр бас тэр нь тасаад. Үнэхээр хатуус яг 2 минут хацрахад бол бас л
яагаад ирэхгүй байгаа юм бэ? 2 минут хоцорчлаа штэ гэдэг яг тийм ээ. Төвшөндхөн үнэхээр хүн чинь дороо тасчдаг. Тийм төвшөнд тэгэл хүрчдэг юм байл л те. Илүүрүүл тэмүүлж байгаа л байдал нь тэр. Тэ надад талаасаа яг ажилд ороод мэдэрчээсэн. Би болохоор бас ерөөсөө юмэг энэ илүү байх ёстой гэж анхандаа ерөөсөө шаардаж чадахгүйсэн. Ерөнхий ингээ хандлага нь за юм ийм л байдаг би юу ингээ дасаад байх ёстой. Ингээ нэг өөрчлөлт гэсэн юм надаас одоо чинь анхандаа их гарахгүй байгааг би дараа нь миний дараа нь 2 герман хүүхд ажилд ороход яг ялгаан дээр анзаарчихсан байхгүй. Үнэхээр намайг ингээ анхны ажил дээр бас болохгүй юм байсан. А тэрийг би юу гэж бодохоор за миний л асуудал би л уучраа болох хэрэгтэй. Тэнгүүд нөгөө дараагийн герман 2 хүүхд ажилд орж ирсэн. Энийг яагаад ингэж байгаа юм? Энийг тодорхой болгоогүй. Тодорхой болгоогүй болохоор энэ процесс удаашралтай. Юмнуудыг ингэ шүүмжлээ. Тэнгүүд тэр ингэ сайжраад тэр процесстэй бүр бидний дараа орсон хүмүүс бүр амар амархан болцсон. Тэрийг үл гэтэл тэр бол надад тэгж боддог байгаа. Тэгэхээр тэ магадгүй өссөн орчин юм аа. Угаасаа ингээл юм болдгоотой дасаад амьдрал сурцсан учраас зөгцөж амьдрах гээд байгаа хандлагаас амирх гарч ирээд байгаа нь анзаарагдаад байдаг. Германчууд ингээ харьцуулахаар гадаадд амьдардаг монголчууд болон Монголд байгаа хүмүүсийн дунд нэг юм үл ойлголцлууд байдаг шүү дээ. За гадаадд амьдарч байгаа хүмүүсийн тухай нэг юм нийтлэг буруу ойлголтууд байдаг гэх юм уу та. Тиймэрхүү юм сонсогдож байна уу? За яг тэгж сонсогдсон гэж одоо мэдгүй. Гэхдээ яг нөгөө ковид үед яг анзаарчихсан шүү дээ. Гадаадаас монголчууд тайлх гэлтгсэн ч лөө бараг гаднаад жаргалаа хөөж яваад гэдэг. Тэгэл яг үүндээ өнөөдөр Монголын эдийн засгийн хэдэн хувь нь гадаад байгаа монголчуудын явуулж байгаа мөнгөн дээр тогтоод байгаа. Тэ? Өнөөдөр яг Монголын дундаж авж байгаа цалингийнхаа хэмжээнд амьдрахад тэ Монголд байгаа юмны эрүүл мэндийн систем ингээ хараад үзэхэд тэр боломжтой. Тэр систем яаж яваад байгаа нь тэр айл гэрт ямар нэгэн хүн гадаадад ажиллаад мөнгө явуулаад тэгээд тэр чинь ингээд ажиллаж байгаа. Тэрнээс бол өнөөдөр эргэлтэнд ороод тэрнээс бол өнөөдөр гадаад ажилладаг монголчууд гэрлөөгөө нэг төгрөгч явуулдаггүй байсан бол Монголын өнөөдөр байгаа нөхцөл байдал миний бодлоор бол бүр улам бүртгэгдмэл л ах байсан. Яг тухайн үед бол би тэрийг харж надад бол бас амар гонигтай санагдчихсан. Хэрэгцээ нь гарахаараа одоо тэгэл ави туслаач инээ тэр ийм явуулаач тийм явуулаач гэж хэлж байгаа байлгүй. Тэгээд өвдөд тарих гэхээр одоо өвдөд тарих жишээ тий одоо өвчин зүгээр их орондоо харьяагээд тэгэхээр бараг л дуртайдаа хайж явчаад гэсэн юм мэдээж хүн болгон бас тэгдгүүл ахaltaа гэдэг сошиал дээр гарч байгаа ерхий нэг хандлага тиймэрхүү байгаа юм шиг харагдаад тухайд бас. За түрүүн галайх асуусан шүү дээ одоо герман хүн гэж ямар хүн байт юм бэ гэдэг. Бидний хайгаад байгаа асуулт болохоор монгол хүн гэж ямар хүн бэ гэж бас хайж байгаа юм. Монгол хүний мөн ч юм уу. Одоо ажлынхын тань жишээ таныг юу гэдэг вэ? Ер нь бол бас эмоцтой. Бусад Азиатай харьцуулаад одоо жишээлбэл би байгаа тийм байгаад байгаа мó миний характер энэ үү те. Ер нь л гэхдээ монголчууд бол бас нэгт ер нь бас их бардам хүмүүс. Тэ тэр зөв буруу тэр одоо бусдын дор орохгүй, бусдад муугаа үзүүлэхгүй энэ гэсэн тэр нэг үг хэлц хандлагаасаа хамаарат ер нь бол их тийм бардам хүмүүс. Тэ муугаа үзүүлэх дурггүй. Тэрнээсээ болоод миний харуулаас жоохон муу нэгдэж чаддаг. Тэгээд бас нэг анзаарагдсан бас бодогдсон юм болохоор бас ер нь мууцхаас айхгүй шүү. Эмоц мөгөл ер нь гаргана. Тэгээд одоо бусад би одоо ингээ зүгээр яхаа ихтэй солонгос ингээ үзэх чинь бас ингээ нэг арай илүү нэг зөөлхнөр юмыг ингээл нэг уучраа олцгоо ч юм уу те нэг асар олоолаа болохоор оршин тогтнох гээд бас нэг арай өөр хандлагатай болсон юм уу? Манайхан ч одоо том газар нутагт цөөхүүлэхний юм чаа. Монголцаа. Яг тэр эмоц юм дээр бол бас их хурц. Тэрийг ихтэй ингээд нөгөө жоохон нормал гэж боддог. Зарим соёлчин бол тийм биш шүү дээ. Бусдад яг үүсгэтгэл төрүүлчихвэгээд ууралж исэн чинь юугаач гарахгүй ингээд төвчдөг тийм соёл шүү дээ. Тэгэхэд бол манайх бол тийм биш. Гаргаад бараг муудалцаад бараг нөгөө үзэлцээд уучраа болж жоохон тиймэрхүү хандлагатай байгаад байдаг санагдаад байдаг. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. Үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines. Онлайн такси үйлчилгээ UBCab. Одоо манай өөрийн танд өгнөстэй. Өөрийн тань сэтгэлийг сонсъё. Тэгээ миний сэтгэл гэдэг юу ч ингээд өнөөдөр та хоёртай ингээм хамтдаа ярилцсантай маш их баяртай байна. Би ер нь бол мэдээж бас үлээ имижсэн одоо яа юу ярьд юм болоо. Би одоо юу ярих вэ энэ ч одоо зүгээр
суут дээр ажиллая гэж хэлж байгаа юм шүү дээ гэж бодсон чинь суусан чинь бас их яриад байна. Зөв буруу ч юм байсан. Зарим юм бас яг сайн тайлбарч чадаагүй байж магадгүй. Гэхдээ юу ч гэсэн ингээд бас наг захтайгаа те сайхан яриа өрнүүлээд маш сайхан байлаа. Бас зарим асуултууд намайг юмыг бас ахаад жоохон бодоход хүргэлээ. Нэрээ энэ чи юу юм болоо гэл тэ одоо сая монгол хүний тэгэхэд би бас ингэ бодож шүү. Тэгээ ингэ эхлээд бодсон чи ямар ч хариулт авахгүй шиг яг ингэ бодонгууд бас андарсан юм байна. Тэгэхээр ингэ нөгөө яг байсан бодлуудыг бас илүү зэгцэрч ингэ гарч ирэхэд энэ их ярианууд надад их тусалсан санагдлаа. Яа ер нь бас маш сайхан байлаа. Сэтгэл маш өндөр байна. Тэгээ